Ямар үед хүний сүнс яг махан биеэс сугараад гараад ирдэг вэ гэд яг энэ процессыг нь яг өөрийнхөө мэдэрснээр яг тайлбарлах гээд үзье. Миний яг ихэнх үеийн биеэс сүнсээр гарч байгаа, биеэс астрал биеэрээ гарч байгаа туршлагууд болохоор яг тийм дөнгөж яг физик биеэс яг 1 метр зайд ингээд сугарч гараад холдох гингүүд яг тийм нэг хүчтэй тийм нэг соронзон талбай дотор байгаа юм шиг мэдрэмж бол одоо тийм туршлага бол нэлээд хэд давтагдсан. Өөрөөр хэлбэл биеэс одоо 1-2 метр энэ зайд бол бараг нэг тийм хүчтэй урсгалын сөрж байгаа юм шиг яг тийм мэдрэмж тавьд бүр 3-4 метр хүртэл холдох гэж бол нэлээд хэцүү. Одоо бараг нэг урсгал ус сөрж байгаа юм шиг нэг тийм нэг мэдрэмж одоо нэг ямар нэг тийм нэг соронзон талбай дотор байгаа. Тэр болохоор буцаагаад яг нэг одоо нэг физик биес холдуулахгүй барьж байгаа тийм мэдрэмж бол яхахгүй. Энэ яг иймэрхүү туршлага болохоор нэлээд хэд одоо мэдрэгдсэн үдсэн гэж болно. Тэгээд энийг бол дараа нь ингээд судлаад үзэж байхад хүний зүрх гэдэг өөрөө одоо хамгийн хүчтэй цахилгаан соронз орон үүсгдэг тийм зүйл болж таарч байгаа юм лээ. Тэгээд ихэнхдээ одоо хүний хүн сэргийг байгаа үед бол хүнийг махан биеийг бүрхээд бол одоо зүрхний цохилтоор бараг цахилгаан соронзон ороо 1-2-3 метрийн зайд бол хүчтэй ингэж орон зай үүсэж идэг гэж ойлгож байна. Тэгээд ямар үед байж одоо нэг хүний сүнс яг ийм хүчтэй юм соронзон талбаанаас гарчиж байгаа хингүүд байж одоо зүрхний цохилт сулраад одоо нэг удаашраад эхлэнгүүд энэ нөгөө хүний махан биеийг бүрхэж байгаа одоо бөмбөлгөн хэлбэртэй тийм 2-3 метрийн зайд ойрхон байх тусмаа нэлийн хүчтэй соронзон талбай. Тэгээд 3-4 метр болоод ирэхэд арай багасаад тэгээд 4-5 метр болоод ирэхэд хүч нь сулраад эхэлнэ. Тэнгүүд одоо зүрхний цохилт багасаад эхлэнгүүд одоо аяндаа энэ цахилгаан соронзон талбайны хүч суларч эхэлдэг юм. Тэгээд хүн ингээд яг махан биеэс гараад махан биеэс холдоод явах чадамжтай болдог юм. Тэгээд эхэндээ болохоор одоо яг ийм нэг англиар болохоор magnetic field гэж яриад байгаа. Тэгээд хүмүүс болохоор одоо ойр байгаа тавилга эсвэл нэг баригдагч болох зүйлсээс нь татж чангасаар хагаад яг физик биесээ одоо астрал биеэрээ ингээд яг тэр сонсон талбаанаас зүтгэсээр хагаад гараад ирд юм лээ. Тэгээд эхэндээ болохоор ингэж нэг ямар нэг зүйлээс татчихагаад одоо нэг зууралцаар хагаад өөрөө одоо нэг махан биеэс холдох тусмаа нөгөө нэг энэ соронзон талбаанаас гараад чөлөөтөө холдоод явах боломжтой болж байгаа гэдгээ хүн хэлээд мэддэг юм байл л дээ. Тэгээд нэг туршлагатай хүмүүсийн яриа энэс сонсч үзэж байхад болохоор энэ нэг соронзон талбаанаас л холдож чадах юм бол дурын газар руу нэг хэсэгтээ ингээд чөлөөтэй ийш тийш яваад байх боломжтой болд юм гэдэг. Тэгээд энийг яг ийм мэдээллийг болохоор хэлж тийм нэг биеэс гарч хэлж байгаа хүмүүс болохоор мэдхгүй болохоор яг энэ
яг энэ үе дээрээ бол нэлээд удаа гацдаг. Миний хувьд болохоор бас нэг 2-3 жил иймэрхүү зүйл дээрээ бол энэ яг ийм одоо нэг 2-3 метр 4-5 метрээс цаашаа холдож чадахгүй тийм тохиолдол одоо баг унтж байгаа өрөөнөөс гарч чадахгүй тохиолдол бол 2-3 жил хүрэлжсэн гэж хэлэхэд бас болно.